Тэр үед тайзан дээр ингээд зогсоод гараа ингээд гэртээ аваад тэгээд арталт нь ингээд Монголын төрийн далбаа намраад төрийн дуулал яваад ингээд зогсоод бүх одоо тэр зааланд байгаа тэр талбайд байгаа бүх хүмүүс яг Монголын төрийн далбааг бас адилхан ингээд сонсно гэдэг бол бүр ерөөсөө хамгийн гоё мэдрэмж. Тэгээ миний хувьд бол яг ингээд би нийтдээ 25 тэмцээнээс 26 тэмцээнд орсон. Тэгээ 26 тэмцээнээс бол 22 тэмцээнд нээлт байгуулсан. Хамгийн сүүлд бол одоо IPB аматер гэж ярьдаг. Одоо Америкт болдог Мистер Олимпиак гэсэн үг л Мистер Олимпиагийн урьдчилсан буюу сонирхолтой ангилалт бол нэлээд олон тэмцээнүүдээс бас медаль төрсэн. Тэгэхээр мэдээж хэрэг тамирчин болгоо ингээд тэнд очиод төрийн дуллаа гიშгэлүүлээд далбаа мандуулна гэдэг маань төдийн хэмжээгээр одоо тэр дайнд гэдэг юм уу ялалт байгуулж яана гэсэн үг таасаа төлөөлж спортын одоо Азийн аврагууд, Олимпийн аврагуудыг бол инхийн баатруул гэж бас хэлж болно шүү дээ. Мэдэрлээ. 7 сарын 26-нд Next Group-ийн санаачлагаар дэлхийн хамгийн том төрийн далбааг мандуулах гэж байна. Монголчуудыгаа энэхүү гайхамшигт үйл явдлын гэрч болон Олимпиад оролцож байгаа тамирчтай дэмжиж энэхүү үйл ажиллагаанд оролцоосоо гэж хүсэж байна. Минь Монголын далбаа үрд Мандан Бадраг. Үндэсний бахархалт төрийн далбаагаар Гиннесийн амжилтыг хамтдаа шинжилцгээе.